дээрхийн гигантын 14 дугаар далайламд зориулж түүний өөртөө хүлээсэн 4 үндсэн үүргүүд болох хүний үнэт зүйл ба нэгдмэл хүн төрөлхтний ойлголтыг түгээх, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, төвдийн соёл, хүрээлэн буй орчныг хамгаалах эртний энэтхэгийн мэдлэгийг дахин сэргээх сэдвүүдээр 7 хоногийн туршид үргэлжлэх урьдчилан бичигдсэн ярилцлагыг та бүхэндээ цувралаар хүрэхэд бэлэн болсон байна. Эдгээр 4 үүрэг нь илүү инх тайван, хүлцэнгүй зүй зохистой дэлхийг залуу үедээ зориулан бий болгох зорилготой бөгөөд уг санаачлах нь дээрхийн гигантын Далай ламын насан туршийн итгэл, зүтгэлийнх нь гол төвн юм. 4 үүргийг монгол хэлээр буулгахаар гавж ган төмөр, хүний үнэт зүйл, нэгдмэл хүн төрөлхтний ойлголтыг түгээх, гавж лувсан жамц, төвдийн соёл, хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, гавж ням самбуу, шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх, гэвш бат цэнгэл, эртний энэтхэгийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд дахин сэргээх сэдвээр тус та бүхэнд хүргэх гэж байна. Дээрхийн гигантын далай угшийн ажил үүргийг дотор нь 4 хуваадаг. За энийг бол дээрхийн гигантын далай угш айлдахдаа миний өөртөө хүлээсэн 4 үүрэг гэж тодорхойлдог юм аа. За энэ 4 үүрэг нь юу вэ гэхээр нэгдүгээрт нь хүн төрөлхтний үнэт зүйл, нэгдмэл нэг хүн төрөлхтөн гэсэн ийм ойлголт байгаа. За яг дээрхийн гигантын далай угш энэ дээр юун дээр нь анхаарч ажилдаг вэ гэхлээр хүн төрөлхтөн бүгдээрээ ахан дүүс мэт юм аа. Ягаад тэгэхээр бүгд хоорондоо уялдаа холбоотой, бүгд хоорондоо харилцан хамааралтай амьдарч байгаа. За нөгөө талаасаа шашин шүтлэг, арьс өнгөний ялгаа, үнд сүгсаа, улс орны ялгаа, эдгээр ялгаанууд бол бүгд хүн төрөлхтний 2 дахь түвшний ялгаа юм. Хүмүүс үндсэн чанартаа, уг чанартаа бүгд адилхан юм аа. Сэтгэл хөдлөл болон бие махбод сэтгэл хөдлөл бүхий л талаасаа адилхан гэж үздэг. За мөн хүн төрөлхтөн бүгдээрээ нийгмийн амьтад гэдэг маань бол нэг нэгнээс хамааралтай байдаг. Тийм учраас нэгдэж, хоорондоо нэгдэж нэг ойлголтоор нэг ахан дүүс мэт гэж ингэж харж байж чадах юм бол аз жаргалтай сайхан амар тайван дэлхий дээр амар тайван сайхан амьдрах боломжтой гэж үздэг. Тийм учраас энэ дээр бол маш их анхаарал хандуулж ажилладаг. Дэлхий дээр маш олон асуудлууд үүсэж байгаа. Эдгээр олон асуудлууд ихэнх нь бид ба тэд гэж хуваагдсны улмаас үүсэж байгаа гэж альддаг. За яагаад бид ба тэд гэж хуваагддаг вэ гэхээр түрүүчийн хэлсэн 2 дахь түвшний ялгаанд хэд их анхаарал хандуулсны улмаас бид ба тэд гэж талцсан хуваагдаж, за ингээд талцсан хуваагдсны улмаас янз янзын асуудал үүсэж эхэлдэг. Өнөөдөр дэлхий дээр явагдаж байгаа маш олон асуудлуудын ихэнхийг хүн төрөлхтөн өөртөө бий болгосон юм аа. За яагаад ийм олон асуудлуудыг бий болгосон бэ гэхээр сая хэлсэнчлэн бид тэд гэж хуваагдсны улмаас ийм олон асуудлууд үүссэн юм аа. Ингээ яагаад талцах болсон юм бэ гэхээр яагаад хуваагдаж талцах болсон юм бэ гэхээр бусдын жижиг ялгаанд хэд их анхаарал хандуулсны улмаас, өөрийгөө бусдаас төвлөрж үзсний улмаас ийм олон асуудлууд үүссэн юм аа. Тийм учраас энийг арилгахын тулд хүн төрөлхтөн бүгдээрээ нэгдмэл, бүгд адилхан бие махбод болон оюун санаа, сэтгэл хөдлөл бүхий л талаас яг адилхан юм аа гэдгийг голлож тайлбарладаг. Үүн дээр анхаарал хандуулж дэлхийн хаанч очсон ямар ч хүмүүстэй уулзсан үүнийг чухалчлан захиж явдаг юм аа. За 2 дахь үүрэг нь дээрхийн гигантын далай угшийн 2 дахь үүрэг нь юу вэ гэхээр шашин хоорондын эв нэгдлийг хөгжүүлэх ийм үүргийг өөртөө хүлээн ажиллаж байгаа. 1970-аад оны дундуур дээрхийн гигантын далай угш анх Бихар, Индикийн Бихар мужид Бодгоёо хотод очих үедээ хиндугийн нэгэн сүмд орж хүндэтгэл үзүүлсэн. Тэр цагаас хойш бол хаанч очсон газар нутгийнхаа шашин шүтлэгт маш их хүндэтгэлтэй ханддаг. Тэнхийн өөрсдийн шашны мөргөл сүм дугуйнд нь орж хүндэтгэл үзүүлдэг ийм уламжил тогтсон.
За яагаад одоо энийг ингэж их чухалчилдаг вэ гэхээр өнөөдөр дэлхий дээр маш олон одоо асуудлууд үүсч байна. Одоо шашны нэрийн өмнөөс маш их зөрчилдөөн үүсэж байгаа. Тэр битгийл шашны нэрийн өмнөөс одоо аллаг үлдэж байгаа нь бол үнэхээр одоо байж боломгүй зүйл юм. Санаа багтчихгүй одоо аимшигтай зүйл юм а гэж ингэж айлтдаг. Яагаад ийм байдаг? Яагаад ингэж айлтж байна вэ гэхээр шашин болгон бүгдээрээ инэр нэхүүлсэх, бусдыг инэрч хайрлах, ёс сурт хуунтай байх, сэтгэл ханамжтай байх, төсвөр төвчээртэй байх, бусдыг өөрчилдөг байх, эдгээр бүгдийг бол бүгд адилхан номлодог. Бүгд адилхан сургадаг. Үзэл онолын хувьд бол шашин болгон өөр үзэл онолтой боловч эдгээр одоо инэр нэхүүлсэхүй талаасаа бол бүгд адилхан нэг номлодог. Тухайн шашны ийм зүйлийг номлодог байсаар атал тэр шашны нэрийн өмнөөс одоо бусдтай зөрчилдөж, бусдын одоо эрх ашгийг зөрчиж, бусдыг зовоож, тэр битгээл бусдын аминд одоо хүрэх явдал гарч байгаа нь бол үнэхээр харамсалтай юм аа гэж альддаг. Ингээд шашин болгон одоо инэр нэхүүлсэхүйн одоо сургаал номлолыг бусдад инэрч хайрлах тухай номлодог учраас, сургадаг учраас шашин болгон одоо сургаал номлолоороо бол адилхан байна. Тийм учраас бүгдээрээ нэг зүйлийг одоо номлож байгаа хоорондоо нэг зүйлийг номлож байгаа учраас хоорондоо эвтэй найртай нэгдэж хамтран орших боломжтой гэж үздэг. За энэ дээр бол одоо энэ дээр хингийн далаа багш энтхийн жишээг одоо маш их авдаг. Энтхийгт бол одоогоос 3000 жилийн өмнөөс эхлээд одоо маш олон шашин энтхийгт одоо зэрэгцэн оршиж ирсэн. Өнөөдрийг хүртэл одоо энтхийгт энэ олон шашин бол одоо зэрэгцэн оршиж байгаа. За энэ хугацаанд бол одоо шашны зөрчилдөөн бол гараагүй. Тэр битгийл энтхийн одоо үндсэн хуулинд ч гэсэн одоо secular гэдэг ойлголтыг оруулсан байгаа. За яагаад энэ secular гэдэг ойлголтыг оруулсан юм бэ гэхээр энэ secular гэдэг энэ үг бол одоо шашин болгонд хүндэтгэлтэй хандах одоо гэсэн утгатай ийм үг бий. Ийм үг юм. Тэр битгийл одоо шашин шүтлэггүй хүнд ч гэсэндээ одоо тухайн хүнд таарсан ёс суртахууны чиг баримжаа, ёс суртахууныг одоо дагаж мөрдөх ийм олон зүйлүүд заалтуудыг одоо оруулсан байгаа. Тэгэхээр бол энтхэгт бүх шашинд одоо адил тэнцүү ханддаг. Дээрээс нь одоо шашин шүтлэггүй хүмүүс ч гэсэн одоо хүмүүсийн одоо дагаж мөрдөх ёс суртахууны одоо энэ чиг баримжааг бол одоо үндсэн хуулиараа зааж өгсөн одоо ийм шашин юм. Тийм учраас энтхэгт шашин болгон одоо өөр хоорондоо эвтэй найртай оршиж байгаа, эвтэй найртай зэрэгцэн одоо амьдарч байгаа гэдгийг бол жишээ татдаг. За тэгээд дэргийн далаа багш бол энэ шашин шүтлэгийн шашин хоорондын одоо эв нэгдэл дээр бол анхаарал хандуулж маш олон одоо хилцүүлэг зохион байгуулсан, маш олон шашны одоо уулзалтуудад оролцож байсан, голлож оройлж одоо шашнуудыг урайлж одоо явж байгаа. За тэгээд мөн одоо сүүлийн үед бол одоо энэ муслимын шашинт нарын хоорондын одоо зөрчилдөөн дээр маш их анхаарал хандуулж энэ дээр одоо бусад улс оронд одоо зөрчилдөж байгаа энэ муслимын одоо уламжлал одоо муслимын шашинтах одоо өөр адил бус уламжлалуудыг одоо эв нэгдэлтэй болгох тал дээр бол энтхийн муслимын шашинтнуудыг бас их урайлж байгаа. За өөрөө ч гэсэндээ одоо энтхийн муслимын шашинтай удаа дараалан одоо уулзаж ярилцаж санал бодлоо солилцдог одоо ийм үйл ажиллагааг бол байнга зохион байгуулж байгаа. За 3 дугаарт нь бол одоо төвд хүн учраас одоо төвдийн соёл, хэл соёлыг одоо хадгалах, мөн одоо төвдийн хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, одоо байгаль экологийн тал дээр анхаарал хандуулан ажилладаг. За нэгдүгээрт нь бол одоо төвд хүн төвдийн хэл соёлыг бол хадгалах тал дээр их анхаарал хандуулж байгаа. Яагаад тэгэхээр одоо өнөөдөр дэлхий дээр байгаа буддийн одоо философийн, буддийн гүн ухааны тэр нарийн ойлголтуудыг хамгийн нарийн одоо илэрхийлж тайлбарлаж чадж байгааг хэл бол төвд хэл гэж үздэг. Яагаад гэхээр төвд хэл бол одоо маш их одоо 7 дугаар зууны үед анх одоо үүсэж бий болсон. Тэр үеэс эхлээд олон ном сургаалыг одоо төвд хэлэнд энтхийлээс төвд хэлэнд орчуулсан. Энэ ингэх үедээ бол одоо академик хэлийг одоо тусад нь нэр томьёолуудыг бол шинээр гаргаж ирж ингэж одоо орчуулсан. Ингэж орчуулахдаа энтхийн бандда төвдийн лозоо нар бол хамтарч энийг орчуулсан учраас одоо маш алдаа мадаггүй
үг тус бүрэн одоо нарийн утгыг илэрхийлж байгаа одоо чанартай сайн орчуулга болсон гэж үздэг. Тийм учраас одоо энэ өнөөгийн одоо дэлхийд дахинд энэ эртний энтхийн ялангуяа Наландагийн уламжил бол маш чухал байна. Энэ одоо Наландагийн одоо үзэл онол философиг бол одоо нарийн сайн тодорхойлж байгаа хэлийг бид нэр одоо хадгалж үлдэх хэрэгтэй гэж үздэг. За ингээд төвдийн одоо хэл соёл дээр бол ангиж анхаарал хандуулдаг. За хоёрдугаарт нь бол төвдийн байгаль экологийн тал дээр анхаарал хандуулж байгаа. Мөн одоо дэлхийд дан ганцхан төвд биш одоо дэлхийн байгаль экологи дээр бол маш их анхаарал хандуулдаг. За төвдийн байгаль бол одоо маш өндөрлөгт байдаг учраас одоо төвдийн өндөрлөгт буй одоо байгаль бол их эмзэг, хөрс нь бол эмзэг гэж үздэг. За мөн одоо нөгөө талаасаа төвдийн өндөрлөгөөс урсж байгаа томоохон гол мөрөнгөөс бол Азийн тэрбум гаруй хүмүүс ундаалдаг гэж одоо үзэж байгаа. Маш олон одоо гол мөрөн бол төвдийн өндөрлөгөөс ихтэй байдаг. Төвдийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах юм бол үүнээс ундаалдаг маш олон одоо хүмүүс ундны усгүй болох ийм аюултай. Тийм учраас төвдийн байгаль экологиг бол экологи дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг одоо төвдийн байгаль экологийн одоо тэнцвэрт байдал нэг алдагдах юм бол энийг буцаа сэргийхэд бол маш хэцүү гэж үздэг. За үүний дараагаар бол дэлхийн нийтийн одоо байгальд маш их анхаарал хандуулж байгаа. Үүний нэг нь бол одоо энэ дэлхийн дулаар юм. Дэлхийн дулаар бол маш ихчтэй одоо явагдаж байгаа. Удахгүй одоо нэг 100 жилийн дараа 200 жилийн дараа бол одоо дэлхий дээр ундны усны гажигдал үүснэ одоо маш их одоо аюул нүүрлэн гэж одоо үзэж байгаа. За тийм учраас одооноос эхлээд бид бүхэн одоо энэ дэлхийн одоо байгалийн одоо байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа одоо аюултай энэ дэлхийн дулаалал гэх мэт ийм зүйлүүд дээр бол одооноос эхэлж анхаарал хандуулах хэрэгтэй гэж одоо байнга захиж байгаа. За дөрөвдүгээрт нь бол одоо энэ эртний энтхийн мэдлэгийг өнөөгийн дэлхий дахинд буцаан одоо сэргээх гэсэн ийм одоо үүрэг байгаа. За энэ одоо би бол одоо энэ дөрөв дэх үүргийг одоо голлож тайлбарлана. За дээргийн далайн багшийн одоо ажил үйл хэрэгүүд бол бүгдээрээ маш их одоо алсыг харсан, маш их өргөн хүрээг одоо хамарсан ийм одоо ажлуудыг одоо анхаарал хандуулж ийм ажлуудаар анхаарал хандуулдаг. Дан ганцхан одоо төвдгөн гэдэг талаасаа төвдийн шашин, бурхны шашин гэж одоо зөвхөн одоо ийм хязгаарлагдмал зүйл дээр анхаарал хандуулдаггүй. Дэлхийн нийтэд одоо хүн төрөлхтний хүрээнд дэлхийн нийтийн одоо хүрээнд ингэж одоо анхаарлаа хандуулж ажилдаг. Тийм учраас түүний одоо сонсон сэдсэн ажил үйлс бол бүгд одоо маш одоо алсыг харсан өргөн цар хүрээтэй явагддаг ийм ажлууд байдаг. Түүний нэг нь бол одоо энэ эртний энтхийн мэдлэгийг өнөөгийн дэлхийд дахин буцаан сэргээх одоо ийм ажил байгаа. За энэ яагаад их чухал юм бэ гэхээр дэд одоогоос 3000 жилийн өмнөөс их одоо бий болсон энтхийн эртний уламжлал ахимса буюу хүч үлгэрхийлэх, каруна буюу энерги нэгүүлсгэн одоо соёл уламжил энэ хоёрыг бол одоо дэргийн гэгэнтэн далаа багш байнга альтж байгаа. Ер нь бол одоо дэлхий дээр хүчирхийлэл одоо маш их явагдаж байна. За хүчирхийллийг одоо арилгахын тулд бид нэр одоо энерги нэгүүлсгэн одоо энэ үзэл онолыг одоо бид нэр мэдж энерги нэгүүлсгэн талаар бид нар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй гэж одоо альтдаг. За эдгээр одоо соёл уламжлалууд бол бүгд одоо маш эртнээс одоо бий болсон. За тэгээд энэ соёл уламжлалыг дагаж мөрдснөөрөө бол маш их ач тусаа өгсөн юм аа. За ингээд энэ хүч үлгэргэлэх энерги нэгүүлсгэн одоо энэ уламжлалыг дэлгэрүүлэхэд хамгийн одоо онцгойрч хамгийн одоо онцгой зүйл болсон нь бол Наландагийн уламжлал юм. Наландагийн уламжлалд эртний энтхийн одоо Наландагийн уламжлал энэ уламжлал бол одоо энерги нэгүүлсэхгүй бусдыг одоо энерги хайрлах, ёс суртахуунтай байх, сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн даван туулах бүхий л одоо арга замыг маш нарийн одоо боловсруулж гаргаж ирсэн олон мянган жилийн хугацаанд энэ одоо уламжлалыг дагаж мөрдөж тэгээд түүний үр дүнд одоо
амар амгалан амссан, амар амгалантайгаар одоо аз жаргалтайгаар сайхан амьдарсан асар олон хүмүүс гарсан. За тэгээд энэ Наландагийн одоо дэрхийн гэнэтэн талаа өгч бол Наландагийн энэ уламжлалыг өнөөгийн одоо орчин цагт бол одоо зайлшгүй дэлгэрүүлэх хэрэгтэй байна. Энэ бол зөвхөн одоо бурхны шашинтан биш, бүр дэлхийн нийтийн хэмжээнд, хүн төрөлхтний хэмжээнд энэ одоо соёл уламжлалыг бол дэлгэрүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Яагаад тэгэхээр өнөөгийн одоо дэлхий дээр одоо амьдарч байгаа хүмүүс маш их сөрөг сэтгэл хөдлөл татдаг болсон. Сөрөг сэтгэл хөдлөлөө таньдаггүй, түүнийг одоо хэрхэн яаж арилгах арга замаа мэдэхгүй явж байгаа. Үүнийг мэдэхгүй улмаас маш олон одоо асуудал үүсэж байгаа. За тэгээд эдгээр бүгдийг арилгахын тулд одоо Эрдэнэ энтхийн ялангуяа одоо Эрдэнэ энтхийн Наландагийн уламжлалыг бид одоо дэлгэрүүлэх хэрэгтэй. За энэ Наландагийн уламжлалыг бол шашны одоо номлолтлаасаа биш, академик төвшөнд одоо энийг дэлгэрүүлэх хэрэгтэй, академик төвшөнд судлах хэрэгтэй гэж одоо байнга хэлж захиж байгаа. За өөрөө бол одоо үүнийг үлгэр жишээ болгож Наландагийн одоо энэ мэдлэг боловсрол өөрөө бол ерөөсөө Наландагийн мэдлэг боловсролыг эзэмшсэн юм хүн. За тэгээд одоо 70-аад оны сүүлээс 1970-аад оны сүүлээс эхлэн одоо орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдтэй хэлэлцэж ярилцаж уулзалт маш олон удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Одоо сүүлийн 40 жил бол тасралтгүй одоо энэ шинжлэх ухааны эрдэмтдтэй уулзаж ярилцаж ирсэн юм аа. За тэгээд одоо дэргийн гэнэтэн талаа өгч бол энэ Наланда уламжлалыг бол дотор нь одоо 3 хувааж байгаа. Шинжлэх ухааны хэсэг, философийн хэсэг, шашны хэсэг гэж ингэж 3 хувааж байгаа. За энэ Наландагийн уламжлал дотроос шашны номлолын хэсэг нь бол зөвхөн одоо буддистуудад хамааралтай, бурхны шинтэн нарт бол хамааралтай. Харин философийн болон шинжлэх ухааны энэ хэсгүүд нь бол одоо нийт хүн төрөлхтөнд ач тустай ийм зүйл байна гэж одоо альтж байгаа. За ерөнхийдөө бол далайн өгшийн одоо онцолж одоо айлддаг зүйл нь юу вэ гэхээр хүн төрөлхтөнд биеийн эрүүл мэндэд маш их анхаарал хандуулдаг. Одоо жишээлбэл биеийн одоо энэ хоолыг идэх юм бол биеийн энд нь сайн, энийг идэх юм бол энд нь сайн гэд маш их хэмиг зүйл мэддэг. Биеийн эрүүл мэндэд дээр анхаарал их хандуулдаг. Гэвч одоо сэтгэлийн эрүүл мэндэд дээр анхаарал хандуулахгүй орхиод байна гэж одоо энийг байнга альтж байгаа. За сэтгэлийн эрүүл мэндэд дээр анхаарал хандуулахын тулд бид нар сэтгэл гэж юу вэ? Сэтгэлийг одоо хэрхэн яаж зөв тал руу хөгжүүлэх вэ? Сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн яаж арилгах вэ гэсэн энэ мэдлэг боловсрол бол маш чухал юм аа. За барууны шинжлэх ухаан одоо орчин үеийн шинжлэх ухаан бол сэтгэл судлал тал дээр буддийн одоо Наландагийн уламжлалтай харьцуулах юм бол дөнгөж одоо ихэн дээр дөнгөж одоо эхлээд явж байгаа гэж үздэг. Яагаад тэгэхээр одоо 20 дугаар зууны сүүл 21 дугаар одоо зууны ихэнх үеийг хүртэл бол одоо шинжлэх ухааны эрдэмтэд хүний сэтгэлийг ураг тархитай холбож тайлбарладаг байсан. Ингээд бол одоо сэтгэлийг бүрэн гүйцэд таньдаггүй байсан учраас энэ сэтгэл рүү бол төдийлөн анхаарал хандуулдаггүй, үүн дээр хөдөлгөөн судалгаа шинжилгээ явуулдаггүй байсан учраас энэ талын одоо судалгаа дүн шинжилгээ бол одоо маш бага байна. Харин одоо Эрдэнэ Наландагийн уламжлал бол энэ одоо сэтгэлийг засах, сэтгэлийн эрүүл мэндэд анхаарал хандуулах энэ одоо маш эртний уламжлалтай юм аа. Тийм учраас энийг бид нэр одоо анхаарал хандуулах хэрэгтэй гэж альтж байгаа. За тэгээд одоо олон сүүлийн одоо шинжлэх ухааны эрдэмтдтэй ярилцсны одоо ярилцаж одоо шинжлэх эрдэмтдийн нөхөр зохион байгуулсны үр дүнд бол одоо маш олон талын одоо ашигтай үр дүн гарсан гэж өөрөө одоо үздэг. Шинжлэх ухааны эрдэмтэд бол одоо сэтгэл судлалын тал дээр маш их мэдлэгтэй болсон. Мөн одоо буддийн бурхны шашны лам хуврагууд одоо энэ буддийн гүн ухааныг үзэж судалдаг эрдэмтэн лам нар орчин үеийн шинжлэх ухааны талаар ойлголттой болсон гэж үзэж байгаа. За тэгээд одоо шинжлэх ухааны одоо эрдэмтэд бол төдийн одоо томоохон татсан хийдүүд одоо сургалтын судалгааны лаборатори байгуулсан, мөн одоо буддийн гүн ухааны ялангуяа одоо чойроо ном үзсэн одоо эрдэмтэн лам хуврагууд барууны орнуудад очиж одоо энэ орчин үеийн шинжлэх ухаанд одоо суралцж байгаа. За ингээд орчин үед бол одоо энэ сэтгэл эртний одоо энтикээс одоо энтгэхт бий болсон энэ сөрөг сэтгэл хөдлөлийг даван дуулах, сэтгэлийг амгалан тайван байлгах,
дотоод сэтгэлийн амгалан тайван байдлаа хадгалах тал дээр одоо маш олон янзын одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг нь бол одоо дээрхийн гинэнд далайн багшийн одоо өөрийн одоо ажлын албанаас эрхлэн гаргасан одоо цуврал номууд байгаа. Энэ бол одоо саяхан шинжлэх ухааны эртний энтхийн одоо буддийн сонгодог одоо зохиолууд гэж нэг ном гаргасан. Энэ бол одоо шинжлэх ухааны ном гарсан. Саяхан одоо дөнгөж саяхан нээлттэй хийсэн философийн номд гарсан байгаа. За энэ одоо шинжлэх ухааны номыг бол одоо монгол хэл дээр орчуулсан, төв дэлнээс нь орчуулсан. Манай одоо гантамурлам бол төв дэлнээс нь орчуулсан. Мөн одоо манай дэлээ удагт цангаас англи хэл дээрээс нь одоо орчуулж байгаа. Энийг бол бид нэр хоёр янзын одоо ийм уламжлалт, хоёр янзын одоо орчуулгаар одоо явуулж байгаа. Мөн одоо удахгүй бид нэр одоо ийм философийн одоо номлуудыг бол гаргаж одоо монгол хэл дээр орчуулах одоо ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За мөн одоо энэ дээрхийн гинэнд далайн багшийн одоо энэ 4 дахь үүргийн хүрээнд бид бүхэн энэ эртний энтхийн ялангуяа одоо эртний энтхийн наландагийн их эрдэмтдийн одоо ном зохиолуудыг монгол хэлэнд одоо орчуулах одоо орчин үеийн судалгааны эргэлтэнд оруулах одоо зорилготойгоор ажиллаж байгаа. Энэ ажлыг бол дээрхийн гинэнд далайн багш маш их одоо чухалчилж айлтсан. Монголчууд бол одоо эртний наландагийн уламжлалтай эртний наландагийн одоо уламжлалтай учраас наландагийн сэтгэлгээ, үзэл онол энэ бүхэн бол монголчуудад байгаа, суур байгаа. Энэ суурин дээрээ одоо дөрвөлөөд та бүхэн энэ одоо эртний энтхийн наландагийн эрдэмтдийн одоо энэ ном зохиолуудыг одоо өөрсдийн одоо хэлэндээ орчуулж судалгааны эргэлтэнд оруулах хэрэгтэй гэж одоо ингэж айлтсан. За энэ нь юу гэсэн үг гэхээр ер нь бол төвд Монгол хятад гурав бол гуруула одоо ганжуур данжуурын 300 гаруй бот номыг монгол хэлэнд өөр өөрсдийн хэлэнд орчуулсан. За монголчууд ч гэсэн мөн ялгаагүй одоо орчуулсан юм аа. За тийм учраас энэ гурван одоо энэ ганжуур данжуурын 300 гаруй бот номыг өөрсдийн хэл дээр орчуулсан учраас энэ гурван орныг номд гурван орн гэж одоо нэрлэдэг. Номд гурван орн гэж одоо алдарсан. За хэдийгээр одоо ингээд олон жилийн өмнө олон зуун жилийн өмнө одоо ганжуур данжуурын монгол хэлэнд орчуулсан боловч энэ нь бол орчин үеийн монголчуудын судалгааны эргэлтэнд одоо сайн төдийлөн орж өгөхгүй байна. Тийм учраас бид бүхэн бүгдээр одоо манай дэлээ удагт цангаас голлоод дэлээ удагт цангаас одоо энэ ажлыг наландаа цоврал гэсэн одоо юм төслийг эхлүүлсэн байгаа. Энэ эрдэмтэн лам нар бол одоо энэ дээр ажиллаж байгаа. Орчуулж мөн одоо уламжилт монгол орчуулгатай нь одоо харьцуулж за өнөөгийн одоо монголчуудын одоо судалгааны эргэлтэнд одоо оруулах талаас нь анхаарал хандуулж мөн одоо үүнтэйгээ зэрэгцүүлээд төвд монгол, англи, санскрит гэсэн одоо ийм нэр томьёоны одоо тол бичгийг ч гэсэн одоо бид нар давхар хийгээд явж байгаа. За тэгээд эдгээр одоо бүгд ийм одоо ажлууд бол бүгд одоо дээрхийн гинэнд далайн багшийн одоо санаачилж, бусдыг урайлж, зөвлөж, за зарим тохиолдолд бол одоо бусдыг одоо хүчилж одоо энэ зайлшгүй шаардлагатай байна гэдгийг одоо нэлээдгүй хүчилж одоо ингэж айлдж байгаа. За энэ төслүүд бол маш олон одоо хил дээр маш олон оронд бол зэрэг одоо эхэлсэн. Оросд одоо наландаа зурвал гэдэг төсөл бол эхэлсэн. Мөн одоо хятад хил дээр ч гэсэн одоо маш олон номнууд одоо орчуулагдж байгаа. Өөр бусад улс орнуудад бол одоо эдгээр ном зохиолуудыг одоо өөр өөрсдийн хэл дээр орчуулах ажил эхлээд ингэ явж байгаа. За тэгээд дээрхийн гинэнд далайн багшийн одоо энэ 4 дахь үүргийг бид нэр Монгол түмэнд улам одоо ойлгомжтой болгохын тулд энэ номнуудыг зохион орчуулад одоо судалгааны эргэлтэнд оруулаад тэгээд мөн одоо эдгээр номуудтай холбоотой эрдэм шилжгээний одоо ажлуудыг зохион байгуулахаар одоо ингэ төлөвлөж байгаа. За ингээд анхаарал тавьж та бүхэн одоо анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дээрхийн гинэндний далайн багшийн одоо үйл хэрэг, дөрвөн үйл хэргийг бол дэлхийд дахин таниулах ажил одоо нэгэн зэрэг явагдаж байгаа. За тэгээд та бүхэн дээрхийн гинэндний далайн багшийн одоо энэ дөрвөн үүргийг нарийн сайн одоо ойлгож мэдхийг хүсвэл дээрхийн гинэндний далайн багшийн одоо албан ёсны захин хуудас mnzig.dalalama.com гэсэн одоо энэ вебсайтаас мэдэх боломжтой юм шүү. За та бүхэнд баярлалаа.